Монголын шин цагийн дүрслэх урлагийн түүхтэй илүү холбогдох зураасан зургийн нэг төрөл болох зураг туудсны талаар ярихын тулд баруун төвчжсэн барууны одоо постэр урлаг болон Оросын Балкат зургийн нөлөөнөөс эхэлж ярих нь зүйтэй байна. За барууны постэр буюу зураг туудсны урлаг бол одоогоос 200 орчим жилийн түүхтэй 200 гаруй жилийн түүхтэй. Энэ бол ном барлж эхэлсэн дундад зууны үеэс хойш хөгжсөн нэг одоо дүрслэх урлагийн нэг сонирхолтой төрөл. За хамгийн анхны постерууд бол 3 өнгөт чулуун барын аргаар хэвлэжсэн байдаг. Тэгээд яг анхны хийжсэн технологи нь өөрөө маш жоохон зардал өндөртэй байсан болохоор нэг тийм түгээмэл болж чадаагүй байдаг. Тэгээд Японы өнгөт модон барын арга орж ирснээр ер нь бас дүрслэлийн өөр төр шинэ боломжуудаар нэмэгдээд тэгээд дээрэс нь одоо өөрийнх нь тухайн одоо зураг туудсыг хийх арга нь илүү энгийн болоод хямд төсөр аргаар хийх болцоотой болсноос эхлээд энэ түгээмэл нэг дүрслэх урлагийн нэг төрөл болж хөгжсөн байна. Тэгээд энэ үедээ давхцаад бас нэг зураг туудсанд нэг тийм шинэ болцоо гарч ирсэн болохоор одоо Парис төлөвлөгөө явуулдаг Moulin Rouge гэх кабаре тийм клуб байдаг. Тэр клубын зураач реклам чиглэлийн зураачаар Henri Toulouse-Lautrec гэдэг Францын уран бүтээлч ажиллаж тэр клубт болж исэн хамгийн анхны одоо тоглолтуудын зар сурталчилгаа Балкатыг хийжсэн байна. Тэгээд энд бас Балкатны арилжааны талын нэг чиглэл илүү төлхөө хөгжсөн үе гэж бас энэ үеийг дүгнэж болно бас. За тэгээд 20 дугаар зууны үед бол мэдээж хүн төрөлхтний түүхэнд маш олон үйл явдал болсон. Дэлхийн 1-2 дугаар дайн тэгээд ер нь сэтгэлгээний орчин үежилт модерн урлагийн одоо нийт урлагийн сэтгэлгээнд нөлөө зэрэг олон хүчин зүйл мэдээж нөлөөлсөн. За Балкатны зураг туудсны урлагт одоо 20 дугаар зуунд хамгийн том нөлөө үзүүлсэн зүйл гэвэл мэдээж 1-2 дугаар дайн, дэлхийн 1-2 дугаар дайны сэдвтэй дайнд урайлан дуудсан эх орны хамгаалахад урайлан дуудсан одоо тийм том сэдвүүдийг нийт ард түмэнд түгээх хамгийн гол зэвсэг болох нэг тийм одоо улс төрийн үжил баримтлалыг нийт масст түгээх нэг сувг болж төлөвшсөн. Энэ бол бас Балкатны түүхэнд яригдах ёстой нэг том хүчин зүйл баг. За нөгөө нэг хүчин зүйл бол модерн урлаг. Энэ бол 20 дугаар зууны ихэнх үеийн модерн урлаг, ялангуяа абстракт урлаг. За Германд нэг 20 хэдэн жилийн хугацаанд оршин тогтносон байдаг Баухаус гэдэг дизайны сургууль байдаг. Баухаусын дизайны одоо шийдлүүд бол ер нь ганцхан зураг туудсч гэлтгүй орчин үеийн урлагийн дүр төрхийг өөрчлөхөд маш чухал нөлөө үзүүлсэн байдаг. Уран барилга, интерьер, архитектур тэгээд нийт дүрслэх урлагтай их чухал, дизайн урлагт их чухал нөлөө үзүүлсэн байдаг. За яг энэ үеэс эхлээд өрнөд төвчжсэн энэ дүр төрх нь өөрчлөгдөжсэн энэ урлагийн нөлөөний үеэс эхлээд Монголд ардын хувьсгал ялсан үеэс эхлээд Монголын шин цагийн дүрслэх урлаг тэр дундаа зураг туудсны түүхийг ярьж эхэлж болох байх. Ер нь бол тэгэхээр манайд бол зураг туудс хамгийн анх нэвтрэгдсэн хэлбэр нь бол илүү их одоо хувьсгалын үйл хэргийг ард түмэнд ойлгуулахыг зорьсон тийм одоо улс төрийн сурталчилга хуулгын шинжтэй хэлбэр нь манайд одоо төрүүлж нэвтэрсэн гэж үзэж болно. За энэ үеийн зураг туудсуудыг хийжсэн хамгийн гол төлөөлөгч бол одоо Балдуугийн шарвыг нэрлэж болж байна. Хувьсгалын ихэнх үеийн ард түмэнд одоо шинэ бий болсон тэр ардын хувьсгал гэдэг зүйлийн
үн цэн ач тус юу вэ гэдгийг одоо бичиг үсэг мэдэхгүй нийт ард түмэнд ойлгуулах хамгийн одоо хурдан оновчтой арга бол дүрслэх урлаг байсан. Тэр дундаа бол зураг туудас байсан байна. Тэгэхээр ихэнх үеийн зураг туудсууд бол хувьсгал дураалан дуудсан шинжтэй тийм феодал нийгмийн анги давхар хоорондох сурталчилгааг хийсэн шинжтэй тийм пропаганда маягийн хэлбэрээр Монголд нэвтэрсэн гэж үзэж болох юм. За тэгээд дараа нь мэдээж 40-50 оноос эхлээд Монголд хамгийн анх нөгөө гадаадад тэр үеийн зөвлөлт улсад мэрэгжил эзэмшиж ирсэн анхны мэрэгчлэлтэй боловсон хүчнүүд бэлтгэгдэж ирсэн үеэс эхлээд манай шин цагийн дүрслэх урлагийн дүр төрх нүүр сарай тэр чигээрээ өөрчлөгдсөн байдаг. Энэ үеэс эхлээд манай зураг туудсан ч гэсэн одоо өөр мэрэгжлийн зураач нарын тийм сонирхолтой дүрслэлүүд орж ирсэн. Мөн бас нийгмийн шинжтэй үйл хэргүүд байна. Одоо жишээ нь нэгдэлчих хөдөлгөөн байдаг ч юм уу, соёлын довтлогоо, атар газар эзэмших зэрэг одоо ийм нийгмийн шинжтэй өөрчлөлт хувирлуудыг нийт ард түмэнд одоо ухуулан таниулах, сурталчлах тийм хэлбэртэй. Тэгээд арга дүрслэлийн хувьд бас илүү боловсронгуй, өмнөхийг бодвол илүү олон өнгөөр хийсэн, илүү сонирхолтой арга ажиллагаагаар хийсэн юм визуал хувирлуудаар баяжсан тийм үе юм байна. Социалист реализмын үе болол. За мөн их удирдагчдын хөрөг тэгээд дэлхийн нийтэд одоо их тайвныг нөгөө дэлхийн нийтэд өөрт нь дэлхийн нийтэд энэ хүйтэн дайны үеийн одоо хуваагдал нөлөөлж исэн. Тэр бол одоо социалист орнуудын урлагт маш их нөлөө үзүүлж исэн. Тэр яг барууны урлагт ч нөлөөлж байсан. Гэхдээ социалист орнуудын шиг биш. Тэр одоо Америкийн империалистуудыг шүүмжилсэн Унга Аста ч юм уу эсвэл одоо тэр хөрөнгөтнүүд ядуу ардуудыг хэрхэн одоо мөлжиж дарангуулж байгаа тухай ч юм уу эсвэл цөмийн дайныг болцсохгүй тийм цөмийн дайны аюулыг сурталчилсан ч юм уу маш олон янзын шин агуулгууд бас орж ирсэн байна. За энэ бол манай одоо шин цагийн зураг туудсны бас нэг тийм одоо томоохон үеийг эзэлдэг. Энэ үеэр маш олон уран бүтээлчид энэ чиглэлээр ажиллаж исэн. Яг л энэ өөрөө үжил сурталын их том хүчтэй зэвсэг байсан болохоор энэ чиглэлээр ер нь бараг бүх уран бүтээлчид ажиллаж исэн гэхэд хэлсдэхгүй маш олон хүмүүс ажиллаж исэн байдаг. За тэгээд манай дүрслэх урлагийн өөрийнх нь бас нэг тэр бас дахиад нэг шинжлэгдсэн үе бол 1980-ад оны үе байна. 70-ад оны сүүл энэ үеэр өөрөө нөгөө урлагт байсан нэг тийм хатуу үжил сурталын шалгуур заавал нэг тийм социалист байх ёстой гэсэн нэг тийм одоо хэд нийгмийн үүргийг нь одоо тодруулсан тодорхой нийгмийн үүргийг нь нэгт тавьсан тийм одоо шалгуур өөрөө багасч ирсэн үе байна. Тэгээ энэ үетэй давхцаад Монголд бас Монголын уран бүтээлчид зөвхөн зөвлөлт бод улс биш одоо зүүн Европын орнуудад Польш, Герман, Болгар гэдэг өөр орнуудад арай илүү чөлөөтэй байсан чөлөөт урлагийн зарчимд суралцаж эхэлсэн ихэнх үеийн төлөөлөгчид төгсөж ирсэн үе. Энэ бол 1980-ад оны үеийн Монголын дүрслэх урлаг. За яг энэ үедээ давхцаад бас манай зураг туудсанд бас их сонирхолтой өвөрмөц төлөөлөгчид бий болж эхэлсэн. Шинэ залуу уран бүтээлчид маш сонирхолтой тийм визуал хувирлыг хийж эхэлсэн үе. За энэ үеийн төлөөлөгчд бол яг Жамсран, Дам, Дорж зэрэг бүтээлчд байна. За арай сүүлийн Чулуунбаатар байна. Гунгаа гэж уран бүтээлч, Мэгчин, Мөнхчин, Даранбаазар зэрэг маш сонирхолтой юм одоо илүү чөлөөтэй арга барил, чөлөөтэй олон боломжуудыг
дүрслэлийнхээ аргад ашигладаг ийм залуу шинэ үеийн төлөөлөгчд бий болж эхэлсэн байдаг. Энэ үе бол бас манай зураг тууц плакатны чиглэлтгүй ерөөсөө манай нийт дүрслэх урлагийн бас илүү сонирхолтой тийм олон хэлбэр нэвтэрч эхэлж исэн орчин үеийн бол одоо модерн элементүүд дүрслэлд нэвтэрч исэн нэг тийм сонирхолтой үе байна. За мэдээж энэ он бол 90-ад он хүртэл үргэлжилсэн энэ үе бол манай социалист реалист дүрслэх урлагийн нэг хэсэг болж исэн зураг тууцны нэг зүгээр сонирхолтой хэлбэр нь бол илүү улс төрийн сурталчилга хуулах шинжтэй хөгжиж исэн баруун хөгжиж исэн шиг тэр арилжааны чиглэлээр хөгжих магадлал нь их муу байсан. Угаасаа яг чөлөөт эдийн засаг байхгүй байсантай холбоотойгоор арилжааны хэлбэр нь бол манай төдийлөн тийм сайн хөгжөөгүй. Одоо аливаа тоглолт, кино, үзэсгэлэнгийн плакатнууд, тэгээд нийгмийн шинжтэй, сурталчилга хуулийн шинжтэй плакат гэсэн хоёр ерөнхий гол чиглэлээр хөгжиж исэн байна. За тэгээд 90-ад оноос хойш манад бол одоо плакатны арилжааны хэлбэр хөгжиж байна. Өөр бас тэгээд дижитал технологи, компьютер дээр хийх одоо олон боломжууд үүссэнтэй холбоотой 90-ад оноос хойш үеийн плакат бол илүү маш олон чиглэлд хөгжсөн, олон янзын арга ажиллагаатай болж өөрчлөгдсөн байна. Энэ бол бас нэг сонирхолтой нэг цоошин үе эхэлж байгаа хэрэг юм аа.